Орос улбаны улсын ерөнхийлөгч Путиний урилгаар эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх оролцож байгаа. За энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийлээ. За уулзалтын үеэр Монгол Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцжээ. За мөн Монгол улс Оросын улбаны улсын харилцаа хамтын ажиллагааг цаашид иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа төрийн тэргүүнээр онцлон тэмдэглэсэн байна. Уважаемый господин президент, дорогие друзья, приветствую всех вас в Москве. Эрхэм ерөнхийлөгч та агуу эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох урилгыг минь хүлээн авч Москва хатноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Агуу эх орны дайны хүнд жилүүдэд Монгол улс Монголын ард түмэн зөвлөлт холбоот улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг Оросын холбооны улсын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж чухал ач холбогдол өгч байдаг. Над японскими милитаристами на реке Халхингол. Агуу эх орны дайны анхны өдрөөс эхлэн Монгол улсад одоо хуучин зөвлөлт социалист бүгдийн холбоотой улсын холбоотон байж дайны хүнд онжилуудыг бас хамтдаа туулж манай ард иргэд өөрсдийн бүхэл боломж нөхцлөөрөө дайны ялалтанд тусалцаа дэмжлэг үзүүлж ясныг таваас дурдлаа. Хувьсгалт Монгол танкын бригад, Монгол ард эскадрил, Нисэн усны эскадрил, хоол хүнс, хувцас сонор, алт мөнгө, эд материал гэдэг Монголын ард түмэн өөрсдийн чадахчнээгээр бүхэл боломжийн нөхцлөд дайшлан тусалж бидний бас өвгдээд Ахмад үе маань өдөрт 14 цаг тасралтгүй хөдөлмөрлөж дайнд өөрсдийн хүч боломжийг зориулж байсныг Оросын ард түмэн та бүхэн бас байнга дурсан санаж байдаг тус Монголын ард түмэн их талархалтай байдаг гэдгийг бас би тэнд хэлхийг хүсэж байна. За түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх 5 дугаар сарын 9-ний өдөр улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн өндөр дэд албан тушаалтнуудын хамт оролцсноо. Мөн Александровын цэцэрлэгдэх нэрн үлмэдэгдэх цэргийн хөшөө болон Москва хотын хүндэтгэлийн дэнждэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан Ялалтад тэмүүлсэн морь түвшөнд цэцэг өргөж бүгд найрамдах Монгол ард улсын баатар болон хөдөлмөрийн баатар цол хүртсэн зөвлөлт холбоот улс Оросын холбооны улсын иргэдийн төлөөлөлтөд уулзахаар төлөвлөжээ. За Ялалтын баярын жагсаалд Монгол улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцсон. Тус баярын ёслолд манай улсаас төрийн тэргүүний түвшинд 1995, 2005, 2010, 2015 онуудад оролцож байжээ. За зэвсэгт хүчний салбар 70 болон 75 жилийн баярын жагсаалд тус оролцсон байна.